бидний алсын хараа бол ерөөсөө энэ өрх гэрээ амьдралыг сайжруулъя. Өрх гэрээ амьдралыг сайжруулахад бид нэр бизнесээр нь дамжуулж сайжруулъя. Ерөөсөө ийм л үндсэн одоо философи ард нь бол явж байгаа гэсэн. Тэгээ өрх гэрээ амьдралыг сайжруулахын тулд яах нь яг мэдээж Монголын амьдрал сайжирна. Монголын амьдрал сайжирна гэж чинь Монгол улс хөгжнө гэдэг ийм л философи гэсэн ард нь ингэ явж байгаа гэсэн. Бидний одоо тэр чиглэж байгаа чиглэл нь өөрөө бизнесээр дамжуулаад өрх гэрээ амьдралыг сайжруулах гэдэг ийм л зүйл ард нь явж байгаа гэсэн. За тэгээд мэдээж нөгөө бизнес эрхлэгчдийн хувьд бол зөвлөх үйлчилгээ, сургалт энэ болгоныг бол бид нар бас тодорхой хэмжээгээр бүртгэгөөр бас үйл ажиллагаа явуулдаг. Бид нар хэрвээ ямар нэгэн байдлаар энэ гадны төрөлх санхүүжилтгүйгээр явах юм бол тодорхой хэмжээний төлбөртөөр бас үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ мэдээж нөөж бүх жижиг дунд бизнес эрхлэгчд маань бол төлбөр төлөөд консалтинг үйлчилгээ авах, сургалтууд авах ийм боломж эртэнгүй бага байна. Бид нар тийм учраас бол ер нь бол гадны одоо донор байгууллагуудаас санхүүжилттэй босгоод жижиг дунд бизнес эрхлэгчид ямар нэгэн одоо тийм төлбөрийн дарамтгүйгээр өнөөдөр хүртэл бас ингээд үйлчлэгээ үзүүлж ирлээ л дээ.